угаасаа нуглаад онгоц хийдэг тийм ээ. Өөр цэцэг хийдэг. Онгоц хийдэг. За наамал хийдэг, цэцэг наамал хийдэг. За юугаар хийдэг? Аль нэг юугаар хийдэг лээ? Цаасаар оо цаасаар хийж байна. Дэн шороо хийж. За тэгвэл өнөөдөр найзуудтайгаа багштайгаа хамтраад зураг зурхыг хүсэж байна та нар? хүсдэг. За та нар зураг зурхад хамгийн амархан зурж чаддаг зүйл нь юу юм бол? Машин. За чиний хувьд Эмүүнийг хувьд юу вэ? Машин. Бөмбөг хамгийн амархан зурдаг. За Машин, онгоц, тигабас машин. хамгийн амархан зурж чаддаг. Жимс. За өөр хийх үү? Хамгийн амархан зурж чаддаг зүйлээ нэрлэдэг. За шинэ бол Машин, бомбог, цэцэг, байшин. ямар сайн үг. Чирээ дээр зөндөө олон зүйлийг маш амархан зурж чаддаг юм байна, тийм ээ? За Тигабас хүн. за тэгвэл та нарт зурж чаддаггүй зүйл байгаа болов уу? Байгаа. Баттай бүгдээрээ зурж чаддаггүй зүйл нь юу юм болоо? Тэнцээ. Оо, динзаар зурж чаддаггүй юу? Би өөрөөр За та нар бүгдээрээ багштайгаа хамтраад зураад байх юм бол чаддаггүй зүйлээ чаддаг болно. За яа. За өнөөдөр бүгдээрээ та нарт хамгийн зурхад маш амархан зүйлийг зурх болно. Багштайгаа найзуудтайгаа хамтраад зурх болно. Одоо бүгдээрээ тэр зүйлийг харцгаая тхөө. За юу зурх гэж байгаа юм бол бүгдээрээ харцгаая. Бүгдээрээ хиймэл цэцэг байна. За шинэ яваад харцгаа юу гэдэг. Цэцгийг бас нэртэй байдаг юм байна тийм ээ? За Ермөнөө чи цэцгийг юу сарнаа цэцэг гэж бодож байна уу? За бос нь ямар цэцэг юм уу цэцгүүд юм болоо? Энэ цэцгийг юу гэж нэрлэх юм бол? Нэрийг мэдгүй чи? Энэ шар цэцэг байна. Оо шар цэцэг байна тийм ээ? За цэцгүүдийнхээ өнгүүдийг нэрлээрээ өгдөг юм. За хүүхдүүдээ. За тэгвэл хүүхдүүдээ хиймэл цэцэг, тармал цэцэг хоёр юу яах юм болоо? Энд багтаа хийчихгүй. Сарнаа цэцэг байгаа. Сарнаа цэцэг. За хиймэл цэцэг, тармал цэцэг хоёр юугаараа ялгаатай юм болоо? Тармал цэцэг. Юугаараа ялгаатай юм бол тармал цэцэг, хиймэл цэцэг. Энэ маань тэгвэл жинхэнэ цэцэг юм байна тийм ээ? Жинхэнэ цэцэг яах юм бол Жинхэнэ цэцэг усалдаг. Усалдаг өөр яах юм бол? Нөгөө суунаас ашигладаг. Оо яг суулгах юм бол бас тараа өөр хийдэг. Оо өөр тарьдаг юм бол Яа гаргаж ус гаргаж. оо тий сайн байна. Нэг усны аваар ингээд усийдэг. Оо усалж зарчдаг юм байна. Бас нарах тавьдаг юм байна. Тэгээ бас багшаанаас нэг хүмүүстээ багшаанд олбоор нэг байна. За тэгвэл бүгдээрээ цэцгийн өнгийг нэрлэх хүүхд байна уу? За Эрмүнэ. Нэрлээрэй. Тэр хиймэл цэцгэн дээр ч нэрлж болно.
Вау. За бүгдээрээ тэр хэмээн цэцгэн дээрээ очиод өнгөө нэрвэслээ тийм үү? Бүгдээрээ өнгөө сайн. Бүгдээрээ өнгөө сайн мэддэг бүх. За багш дээр өрөөдөг. Багш дээр өрөөдөг. Самбар дээр зурдаг тийм ээ. Нэг чулуу нэг чемпэн дээр бас нэг нөгөө тоогоо бодоод зурдаг. Их сайн байна. Тэгвэл бид нэр ангитаар зурхтаа юун дээр зурдаг вүлээ? Цаасан дээр. Цаасан дээр зурдаг. Бас газар дээр. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ Бас ханан дээр. Хан дээр зурдаг, самбар дээр зурдаг, цаасан дээр. Тэгээс шивээс зурчих. За тэгвэл бүгдээрээ эндээ хүссэн тосон харандаага өөрийн хүссэн шохоогоо аваад цэцэг зурхын өмнө өгчтэй. Цэцэг зурхын өмнө багш нэг даалгавар өгье. Ирмүү авсан. Сонсоорой. Багш нэг даалгавар өгье. Би өөрийнхөө юмыг авсан. Багш руу анхаараарай. За цэцэг зурхын өмнө багш нэг даалгавар өгье. За цэцэг зурхынхаа цэцэг бүхэн сайн ирмүүнээ тэр улаан цэцэг ямар нэртэй цэцэг гэж хэллээ. Хүүхдүүд сарна гэж нэрсэн билгүнэ. Гэдэг шиг цэцэг бүхэн нэртэй байдаг юм байна. Ирмүүнээ сайн тэр улаан цэцэг юу гэж нэрсэн бэ? Сарна гэж нэрсэн. За тэгвэл та нар өөрийн зурж байгаа цэцгэндээ нэр өгөөрэй заяа. За багш даалгавар өглөө шүү. Хэлсэн шүү. Ирмүүнээ өөрийнхөө зурж байгаа цэцгэнд ямар нэр өгсөн юм болоо? Сонирхолтой байна уу та нар? Сонирхолтой. За өөрийг хүссэн харандаага шохоотойгоо. За энэ тэн зурсан мөлий. За энэ тэн зурсан бэ. Таавс. Энийг тэн зурсан. Ийшг ярьж энэ бол дуу орохгүй хэний ярьж наран талгэр ярьж энд ингээ явж байгаарай. Наана ингээ үзэж байгаарай. Үзэж байгаарай. Наран талгэр яа дуухгүй. За энэ дуу орохгүй. За болсон юм чи. Хин чач. Одоо дэлбэгээ зураараа ирмүүнэ, бигүүнэ.
За ингээд чи ямар цэцэг зорсон? Наад цэцэг зорсон. Энэ юу аа? Чиний энэ зорсон зурагч. Таны амьд цэцэг ямар цэцэг юм аа? За чи өшөө бас зорж байна ш. Энэ юу юм бол энэ ногооноор зорсон юм бол навчин юм байна тийм ээ. Ногоон навчин юм байна тийм. За энэ олонгууд ямар цэцэг гинэ? За маш сайн байна. За чи өөр тэр цэцгүүдийг очиж харж байгаа. Тэр цэцгүүдээс харж байгаа. Өшөө өөр хэлбэртэй ямар цэцэг зорж болох вэ? Нэг харчаад иртээ. Ирмүнээ өвдөд сууж болохгүй шүү зэмдэндээ. 나 돈다라 진짜 돈다라.
харцаа зурсан зураг харцаа бүгдээрээ бас өдөр харандаага аваад ирээрээ өгдөө харандаага аваад дахин дараа гараа ачаарай. Надад харангуй чи. Бүгдээрээ бас өдөр баштай харандаага бариад ирээрээ. Гасаа харандаага бариад ирээрээ. За баштай харандаага аваад хүрээд ир. Бүгдээрээ найзуудынхаа дурсан цэцгийн үзэсгэлэнгээр аялуулъя. Харандаага аваад ирээрээ багштай. Сөдгөр таана нэр өгөх юм уу? Тэгээ би л дэлгийшээ. За энэ гэдэг. Цөтгөр гэдэг цэцэг юм уу? За дамжин шарвтаа баяр хүргэе. За одоо бүгдээрээ цаашаа явъя. Одоо бидгүүнэгийн зурсан цэцгийг хатгая. Бидгүүнэгийн зурсан цэцэг ямар нэртэй вэ? Бидгүүнэ. Бидгүүнэ гэдэг. Ангийн дөрөв. За ямар нэртэй болоо? Бидгүүнэ гэдэг. Оо нэрээ солонго шиг байна. Юу солонго шиг байна вэ? Оо ямар гоё юм бэ? Ямар нэр өгөх? Чи ямар нэр өгөхийг хүсэж байна билгүүнэ? Солонгон. За ялч чагалч. Солонгон нэр. Солонгон цэцэг юм уу? За бүгдээрээ солонгон билгүүнэгийн зурсан солонгон цэцэг. Баяр хүргэе. За энэ даасны цэцэг байсан. Энэ багшаа дийтэй. За энэ цэцэг. За шинэ одын зурсан цэцгийг бүгдээрээ харцгаая. Шинэ алт гэдэг. За шинэ одын цэцэг ямар нэртэй юм бол? Шинэ одоо нэр өгснө. Нэр өгснө. Нэр өгч амжаагүй нэ. За найзуудын тэгвэл цэцгэнд нэр өгье. Би шинэ алт гэдэг нэ. Би тэгвэл нөгөө Ямар нэр өгвөл? би шинэ Цэцэг гэн гэвэл ямар вэ? цэцэг гэж. За. Цэцэг. За баяр хүргэе. За бүгдээр баяр хүргэе. Шинэ алдаа баяр хүргэе. За онгийн гоёмсог цэцэг байна. За бүгдээр одоо энэ яваа. Энэ томин. За энэ. энэ дээр. За энэ миний зурсан цэцэг байна. За бүгдээр анх нямын зурсан цэцгийг харцгаая. Анх ням хэдэн цэцэг зурсан юм болоо?
Оо, 5 байна. Бүгдээрээ суугаад харъя. Бүгдээрээ суугаад харъя. За, анхны 5 цэцэг зурсан байна. Ямар нэр өгсөн бэ? Анхны маа. Нэр өгснөө цэцгэндээ. За, энэ ямар өнгөтэй цэцэг зурсан юм бэ? За, маш олон гоё цэцэг зурсан анх нямдаа баяр хүргье. За, ингээд өнөөдрийн үйл ажиллагаа идэвхтэй оролцож энэ гоё талбайг цэцгээр дүүргэж бодож өгсөн, зурж өгсөн хүүхдүүдтэй дахин баяр хүргье. Баярлалаа. За, араа бүгдээрээ аав ээжтэй зурсан зураг харуулна шүү. За ёо. За, баярлалаа хүүхдүүдээ. TV зургийг хичээлж байна. Урманаас дээр бүгдээ зургаагийн дуугаар дэлгэжсэн остуудыг Ишгэр зэн одоо авахгүй хинээ зэн арга гэхрээ зэн ингээ явж байгаа. Наа ингээ үдчихэж байгаа. Үдчихлээ.